Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Та бүхэндээ яг одоо подкаст эхэлж байгааг хэлэхэд таатай байна. Энэхүү подкастын зорилго маань Америк нэгдсэн улсад сурж ажиллаж амьдарч байгаа монголчуудын амьдралыг харуулсан энгийн яриа хөрөөр хүрнэх бөгөөд чөлөөтэй сэдвээр та бүхэнтэйгээ үзэл бодлоо хуваалцах болно. Ингээд манай эхний дугаарт хөтлөгч миний бие зоргоо хамтран хөтлсөн шинэ харин манай анхны зочноор Tesla компанид ажилладаг цадик хамтлагийн дуучин Зул оролцсон байгаа. Хүлээн авч сонсноо. Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Наал Зул гэдэг цадик хамтлагийн дуучин. Залуу хүн. Залуу хүн те. Монгол улсын залуу хүн байна. Зул хэдэн настай вэ? Нас масаа нуудаг уу? Яадаг уу? Нас мас нуухгүй 28 та. За. Тэгээ одоогор тэгээд Калифорни мужийн Бэй Эриад амьдарч байна. За 90 төр хэр удаж байна? Америкт тэрээд одоо 13 жил болчихжээ. 17 онд ирчихсэн. Тийм. За одоо юу хийж байна? Одоо Теслад ажиллаж байгаа. За Теслад production associate хийж байгаа. За орон тэр үдж байгаа ямар ажил хийдэг вэ? Ер нь Tesla-гийн талаар одоо бид нарт одоо маш олон хүмүүс Tesla-д ажилладаг гэхээр одоо бас айгүйх сонирхож иж магадгүй л те. Яг юу хийдэг вэ? Үйлдвэр нь ямар хаана байрладаг вэ гэх юм уу? Ер нь Tesla-гийн талаар одоо чи дэлгэрэнгүй ч юм уу тоорч бөгөөд одоо юу хийдгээ бас ярихгүй. За тийм тэгээд Tesla-гугаас сонсогчд мэдж байгаа байлгүй. Би бол Fremont Factory дээр одоо Mega Factory байгаа. Дэлхийд даяар бас олон жигтэй одоо хит болчлаа те. Шанхайд сайн нэгдсэн, Германд нэгдэж байгаа. Гэл Mega Factory-д бас нэгдэж байгаа шиг байна. Тэгээд энэ Fremont-ийн factory дээр нь би plastic paint department-д одоо production associate ажиллаж байна. Тэгээ үндсэндээ бол Tesla машины пластик партуудыг будган дээр шалгалт хяналт тавих эцсийн бүтээгдэхүүнийг дараагийн департамент руу шилжүүлэх. Тэр яг тэр хэсэг дээр миний ажилладаг хэсэг бол яг тэр хэсэг. За Теслад ажиллах хамгийн гоё юм юу вэ? Чамд одоо орсноос хойш Теслад ажиллаад одоо хамгийн энэ компани өстө энэ одоо байгууллагын би нэг хэсэг болсон доо хамгийн их бахархаж явж байгаа гэдэг ч юм уу те. Тэр юм юу вэ? Чамаг одоо одоо Tesla компанид ажиллаад ер нь бол одоо юу юм бэ лээ? Маш том мөрөөдөлтэйсэн дэлхийг өөрчлөе гэсэн тэ энэ дэлхийн одоо энэ байгаль орчин тэ атмосфер энэ бүх юмд хор нөлөө үзүүлж байгаа энэ бүх юм л бол одоо энэ эрчим хүчнээс үүсэлтэй тэ бид нар дулаацмаар байна, гэрэлтэй баймаар байна, машин баймаар байна. Тэгэл энэ бүх чинь өөрөө эрчим хүч шаардж байгаа. Тэр эрчим хүчийг үйлдвэрснээр бид нар байгаль орчиндөө ингээл хичнээн хор хөндлөлтөг учруулж байгаа байлаа тэ. Энэ бүхнийг шийдэх шийдэл нь бол ер нь бол энэ цахилгаанжуулалт юм аа, электронжуулалт юм аа гэдэг гаргалгаа гаргаад тэгээд ер нь бол дэлхийг өөрчлөх тийм том мөрөөдөл тавьчаад ажиллаж байгаа энэ том одоо төсөлтэй энэ том компани жижигхэн нэг шүрүүпэн ч юм уу ингээд болоод ажиллах хүн дөөр амар гой урамтай байт юм бэлээ. Яг тэгэхээр би хаач миний би хөдөлмөрөө хөндлүүлж болно. Тэгтээ би ийм том юмны жижигхэн хэсэг бас нэг хэсгэн шүү, бас нэг шүрүүпэн шүү гэж бодохоор нэг ажилдаа хүртэл урамтай та нэг зөв юмны төлөө ажиллаж байгаа юм шиг санагдаад. Нэг зөв хүн юм шиг санагдаад. Хэр удаа ажиллаж байгаа та? Би одоо удаагүй 7-8 сар ажиллаж байна уу? Тийм. Би бас Tesla нэг хэсэг богино хугацаанд ажилласан ч гэсэн бас яг айгүй их юм сурсан. Тэгээ маш олон хамт олонтой зэрэг ажиллах гэдэг юмыг бас анх удаа ойлгож авсан. Багаар ажиллах гэхээр нэг юм сагс тоглохыг ч юм уу тийм биш бүр ингээд бүхэл бүтэн 2-3 мянган хүн нэг одоо цагийн хуваарьт одоо ажиллаа те. Одоо жишээ нь өглөө 8-аас орой 8 хүртэл ч гэдэг юм уу 12 цаг ажиллаа гэхэд тэр хамт олон яаж ажилладаг вэ?
ерөөсөө тэрд ингээл бэлэгээ өмсөөл одоо бүх юмаа ингээл хамгаалалтаа зүгээл ингээл ороход бол ажил яг л ерөөсөө яг эхэлнэ. Дуустлаа л яг явж байгаа юм л та. Тэгээд нөгөө тим ажлын нөгөө баг одоо тэрний нэг хэсэг болж ажиллана гэдэг бол бас юу юм бэлээ. Маш их сурдаг, маш их юм ойлгох юм бэлээ. Хамт олонтой байж ажиллах. Тэгэл тэр хүмүүс дотор ч бас гой юм гарна. Хэдийгээр бүгд одоо serious ингээл бүгд ажиллаа гэхгүй ч гэсэн тэр дотор ч бөөн драма үүсэж байгаа юм чи тий. Арга зэргийн хооронд яг нэг ард орноос нэг юм жижигэн нэг юм ховжив бас явна. Тэр ховжив нь ингээл айгуу тийм хаач байдаг юм бэлээ л одоо жишээ нь оффист ч гэл явж ил байх жишээний альсвал зүгээр одоо ингээл даагуур ямар ч албан тушаанд хамт олон дотор тийм байдгийм бэлээ. Яг хоо тэгээд муугийн ярихгүй гоё сайныг нэлээрээ сайн талаас нь ярих юм бол одоо тэгээд сая энэ коронавирус нэтрэгээд Tesla-ч одоо бас яг 3 сарын 16-наас хойш одоо хүртэл хаагаад саяхнаас хизэнээс эхэллээ. Сая одоо өнгөрсөн 7 хоногт эхэллээ. Elon Musk ч өөрөө яриг шинжилжлээ. Юу асан тий? Үйлдвэрээ нүүлгэн гэж бүр сүрдүүлж агаад баг. Тийм шүү дээ. Хүчээр баг буцааж нийлэхээр болж ах шиг юм тий. Манай өнөртөө жоохон заримдаа жоохон соогоогүй юу? Нэг тийм жоохон сондгоо тий. Зүгээр л одоо жишээ нь ингэсэн шүү дээ. 3 сарын 16-нд ингээд Калифорни мууж ингээд за ингээд одоо тогтоол гарсан ингээд олон нийтээрээ ингээд цугларч ажиллаж болохгүй. Та нар ерөөсөө л нөгөө амин чухал ажил хийдгүүл юм бол тий жишээлбэл одоо хоол хүнс эсвэл эрүүл мэндийн салбарч гэдэг юм уу тий бензин тос та нар ч нь болохоор машины үйлдвэр нэг тийм нэн чухал ажилд орохгүй штэ гэсэн чинь манай тас өндлөө юу яриад байгаа юм бэ? Бид нар чинь дэлхийг аврах гэж байхад чинь юу коронавирус яриад байгаа юм бэ? Бид нар машин үйлдвэрлэж байгаа ч гэсэн тэр үйлдвэрийн цаана гол одоо бидний зорилго бол маш хурдан хэмжээнд одоо энэ нөгөө дэлхийн нөгөө эрчим хүчний хэрэглээг хурдасгах буюу бүр ингээд тогтворчтойгоор ингээд одоо хэрэглэх тийм нэг юм талбарыг биелүүлээ. Тэр нь захилгаан одоо Tesla-гийн нөгөө Tesla гэдэг манай хүний чинь нөгөө захилгаанаас орон энэ захилгаанаар бүх юмыг шийдэж болно. Гэтэл нэг хэдэн industry guys гарч ирээд хэдүүлээ зүгээр машинда юу бензин чинь одоо юу газраас ингээд булгалж ийна гэсэн чи манай болохоор нарнаас энерги байна гэдэг. Тэгээ эцэстээ яг хэн зөв бэ гэдгийг бол сая бас яг Elon Musk харуулах гэж оролцсон байх гэж бодож байгаа. Яг тэр нөгөө нэг одоо тэр хүний тэр бас нөгөө компани нөгөө mission statement гэдэг байгаа шүү дээ. Тэр mission statement айгуу гоё алтчгүй л одоо хүн төрөлхтөн энэ цаг үед ирчээд байна. Эрчим хүчнийхээ хэрэглээг ингэж өөрчлөе. Ингийн тулд эхлээд одоо хамгийн их хэрэгэлдэг mass consumption массаар хүмүүс ингээд хэрэгэлдэг юм юу вэ гэсэн чинь машин юм байна. Машинаас гарч байгаа утаа бидний нөгөө амьсгалж байгаа агаар одоо озоныг байнга л өөрчилж идэг. Бас нэг дэлхийн дулаалалтад нөлөөлж байгаа нэг одоо нөлөөний болоо гэж. Тэгээд нөгөө back to нөгөө 3 сарын 16-ны story дээр болохоор юу можийн захирагч нөгөө ой та нар одоо бойлогцсон чинь манайх болохгүй гэж нэг хэсэг зүрж дахиад 3 сарын бараг 21-нд хүртэл билүү 4-5 хоног ингээд үйлдвэрээ явуулсан байгаа байхгүй. Бид нар яаж ч утсан зогсож болохгүй бид нар хийж л байх хэрэгтэй. Тэгээд араас нь угаасаа нөгөө тэр үйлдвэрийн нөгөө эрэлт хэрэгцээ байгаа хэл та. Тэгэл тэр машиныг хүлээж байгаа бүр ойчрлцсан одоо болтол одоо машин авч чадаагүй мөнгөний төлцөн зөндөө хүмүүс байдаг юм те. Тийм тэрнэр яг тийм л юм билээ. Одоо Tesla бас бус машины компаниудаас бас нэг ялгарх юм нь болохоор энэ 3 дахьч юг халцсан. Одоо ихэнх компаниуд чинь үйлдвэрлээд дилер дээр очиод дилер дээрс нь хүмүүсээ авч байгаа шүү дээ. Tesla болохоос шууд Tesla-аас гараад хүн дээрээ шууд очдөг. Тэгэхээр одоо энэ 3 дахь чинь голын энэ ажлын байр тэгээ байр байшин гэдэг юу гэсэн юм гэхээр айгүй их зардал хэмж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар угаасаа хүмүүс захиалгаа өгөөд жил 2 жил мэлхүүлээдэг. Тэгэхээр нэг юу эрэлт маш их өндөр. Тэр угаасаа тэр дилер дээр очиод ямар шаардлагагүй болж байгаа юм. Тэгэнгუთ энэ нэг захиалга эрэлтээ гүйцэтгэв. Үйлдвэрлэл бид нар ингээл ерөөс зогсдгүй шүү дээ. 12 цаг шифт ажиллаад буухад миний арын хүн ингээд гарч ирсэн хүлээж байгаа заяа. Тэгээд
би буунгууд тэр хүн рүүсүүлээ хийдэг. Тэгээд намайг ажилдаа ирэхэд тэр хүн яг дуусаад би ингээл залгаал ингээл явдаг байхгүй. Тэгэхээр тэгж ажилласан хэрнээ энэ эрэлтээ гүйцэж чадахгүйгаа. Тэгэн гот одоо сайн ингээ 2 сар зогсоход бол Теслад маш их хүнд цохилт болж байгаа гэдэг нь бол ойлгомжтой тий. Эдийн засгийн хувьд тэр чинь амар хохирж байгаа шүү дээ. Тэр талаас болохоор Elon Musk-ийн гарч ирж байгаа өнцгөн тэр ихгүй тэр нүг мөнгө алдаад байгаа хүн чинь бөхөмдөл уурлал ингэ штэ тий. Тэгтээ энэ дээр ер нь бол энэ онцгой байдал гэдэг юм манай хүн ойлгож мэдэрч чадахгүй л байгаа юм шиг харагдсан л та. Tesla биш гэдгийг үлэмжшэрх. Тий энэ дэлхийн нийтээрээ энэ тий хамгийн сүүлд одоо Spanish flu-гээс хойш тий гарч байгаа ийм том пандемик болж байхад тий машины үйлдвэрээ яриад ингээд байсан бас надад бол таалагдаг бас. Тэгтээ одоо тэгээд тэр чи одоо genius хүн шүү дээ. Тий. Яг яалтчгүй бидний донд бол нэг тийм цор юм хүмүүс айгуу сөн өөр байх юм те бусд масаасаа. Тэгсэн чинь сая би нэг юм хизээ байлээ. Conspiracy theory aliens bla 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 гэх нэг юм conspiracy дээр манай хүн ч марыг өөрөө alien юм шүү. Хайр гаргийн хүн. Тэгээд нэг хүн тэгсэн шүү дээ бүр NASA-д яг айгуу олон жил NASA-раа ингээд амьдэрсэн. NASA-д айгуу олон жил ажилласан. Айгуу тийм нөгөө өндөр одоо тий нэр хүндтэй. Одоо тэр хүний хэлсэн үгийг бол одоо тий яалтчгүй энэ хүн удлаа ярихааргүй хүн дээ гэдэг гэхээр хүн ингэж байгаа байхгүй. Дэлхий дээр бол угаасаа одоо хайр гаргийн хүмүүс ирсэн байгаа. Бидний дунд аль хэзээ амьдэрсэн байгаа. Яагаад та нар одоо жишээ нь энэ хүмүүс гэл одоо нөгөө сор хүмүүсийг ингээд тодтогоол хэлж байгаа байхгүй. Тэгээд яг хөө зүгээр юмыг нөгөө нэг чихээр оруулаад нөгөөдгөөрөө гарахаасаа өмнө бас тэр чинь бас нэг анализ хийж шүү дээ. Тэгээ би бас бодчихсон. Яг бас хүн төрөлхтнийг хэрвээ хайр гаргийнхан байсан ч гэдэг юм уу ингээд те бид нар дунд ороод ирсэн байгаа бол тэр хүн одоо нэг юм мишнтэй л байх нь шүү дээ. Дотроос нь устгах гэдэг нь эсвэл айгуу гоё одоо хөгжүүлэх гэдэг нь хүн төрөлхтөө яг хаашаа явах гэдэг нь хэрвээ тэр одоо гадны alien ч юм уу элементийн ирчлээ гэхэд одоо яг яах гэдэг. Чи хэрвээ Elon Musk-тай ингээд уулзвал юу гэж хэлэх вэ? Юу нөхшөө. Юу нөхшөө, юу игээд байгаа юм бэ? Чи одоо хурдан марш руугаа яваач. Бид нар одоо энд болохоо байлаа штэ. Корона одоо биднийг устгах гээд байна гэдэг ч юм. Хичнээн олон жил болт юм бэ гэдэг. Гэхдээ би ер нь энэ хайр гариг сансар огторгоо те одоо өөр амьдрал гэдэгт бол маш итгэдэг л дээ. Маш их итгэдэг. Магадгүй бидний дунд ороод ирсэн явж ич магадгүй те тэр бол магадaltaй л баг. Гэхдээ одоо юу гэдэг чинь Elon Musk хайр гариг юм гэж бол бодохгүй хайшин те техин хайшин. Тэр бол зүгээр ухаантай хүмүүс байдаг шүү дээ. Ухаантай хүмүүс аль хэдэн мянган жилийн өмнө хүртэл байсан те. Өнөөдөр хүртэл бид нар Чингис хааны хийсэн юмыг агуу суутан гэж ярьж байгаа шүү дээ. Мянганы суутан те. Тэгээд тэр хүмүүс чинь мянган жилийн өмнө байсан. Тийм гоц хүмүүс байдаг л бахал та. Зүгээр яг энэ их том амжилт энэ өндөр оргил хүн хүрчгээрээ бас эго гэдэг юм бол маш өндөрт гарчиж байгаа тий. Одоо тэглэг байх тий. Тий. Тэгэн гот одоо би л одоо дэлхийг аврах гэдэг нь одоо өөрсдөө супермен гэж бодоод ч юм уу тий. Хүн л юм чин бас ингээд бардам цан гэдэг юм хөгждөг л бахал та. Зэрэг. Тэгээд одоо ерөнхийдөө бол бүхлбүтэн төрөөс ингээд хяналт юу тавьчаад тахт төртөө тэмцлээ шүү дээ. Юутай эсэргүүцлээ шүү дээ тий. Бүр ингээд улс даяараа мож даяараа можийн амын цэврэгч ингээд 20 цэрэг тавьчаад тахт. Бид нар нийтээрээ карантинлэгдсэн 7 хоног бид нар ажилласан шүү дээ. Би бүр гайхаад нь ч удаа айш юм бэ. Эмнэлэг цагдаа юутэй супермаркетууд л ажиллана гэсэн чинь Tesla ажиллаад тахлаа би одоо ямар ажиллаа тасалтаа навсгал бас явсан л та. Маска зүгэл. Тэгээд тэгэхэд бол ингээл хэрэлцээр байгаа л дээ одоо яаж нэ яг тэгэхээр энэ Tesla нүүнгийн гот бас эдгээр дарамт нь орд юм шүү дээ. Яг л энэ чинь асар олон мянган хүний ажил тэрний цаана нар гэрийнх нь санхүү хөрөнгө бүүн юм явж штэ тий. Тэгэн гот зөөр Tesla нүүлээ гин гот бас нүүдэл бас барьцаалтж штэ тий. Тэгэхээр тэр хүн тэр хүчийг мэдэрсэн учраас л тэгж чадчихна л та. Тий. Тэгж томорч чадж штэ. Тэгэхээр мэдээж цаад нүүдлийн харчаал юм хийж манай төрөг мэдэрсэн л дээ. Угаасаа ингээд айлахад яах юм. Гэхдээ яг үндэ бол нүүж чадахгүй байхгүй. Хэцүү штэ. Бүр амар энэ чинь энэ mega factory гэдэг юм чинь асар их мөнгө эргэлж байгаа штэ. Tesla-г нүүлэхэд энийг эргээд хийн авах уу?
Тийш тэр их одоо тоног төхөөрөмжийг одоо эднэр ингээл ачаад аваа явах юм шиг юм яриад байгаа байхгүй яг SM дээр тэр бол бараг үнэхээр logistically nightmare гэж ярьдаг шүү дээ. Тэр бол худлаа. Тий. Зүгээр яг нэг хаус байсан бол хамаа алга ингээд ухаад аваад өвчөө гэвэл бас яг байж болох юм. Гэтэл бүхэл бүтэн хоёр одоо Ford одоо Toyota хоёр нийлээд хоёр одоо тусдаа ингээд машин үйлдвэрлэдэг байсан чи 2009 онд нөгөө 8 оны одоо эдийн засгийн уналтаар тэр талбай ерөнхийдөө үнэ алдаад 42 сая доллараар авсан байгаа байхгүй. Одоо тийм тэгсэн чинь одоо болохоор 1.3 billion dollars real estate value. 42 сая. Тийм 42 сая доллараар 42 сая за юу гэдэг 42 сая доллараар 400 хаус 400 мянгаар